Нэг ард түмнийг соён гээгэрүүлэх хамгийн том хэрэгсэл бол кино урлаг. Хамгийн том хүртээмжтэй урлаг бол кино урлаг. Бид нар яах гэж кино хийж байгаа юм? Энд дэр 3 шалтгаан байна. За нэгт гэвэл бид нар Монголын кино урлагийн контентын бодлогын алдагдсан хэвийг засъя гэсэн тийм бодлого байна. Юу вэ гэвэл дэлгэцийн бараг 70-80% нь экшн хэлбэрийн маш их хүчирхийлэл дарк тиймэрхүү кино оруулсан. Одоо бид нарт юу хэрэгтэй юм бэ гэвэл хөнгөн кино. Хөнгөн буюу таашаал өгдөг тийм кино байх хэрэгтэй. Энэ киноны арай гэгээлэг тал нь намайг татсан байж магадгүй. Сүүлийн үеийн кинонуудыг заримд нь би оролцоод явж л байна л да. Бид чинь дараа үеэ хүмүүжүүлнэ, дараа үедээ тус болно, дэм болно хүмүүжүүлэхээс өмнө гэж ярьж байгаад бид нар юугаар дэм болох хэвчээ. Арай жоохон гэгээлэг юм ярьж иж, арай жоохон хүмүүсүүдийг гэгээтэй зүрүү төдөл тэмүүлнэ болохоос биш, цуснд нь хотгож нударганы амт үзүүлээд хүнийг сайн хүн болгоно гэж бол огтоосоо байхгүй. This is a legend. Бүх юм саяхан болоод өнгөрсөн юм шиг л бодогдож байна. A legend of sacred love that is spirited by burning desire from the very core of pure hearts. Yes, this is a fairy tale. You are not the only one in the universe. Realize it is a fairy tale sprung from the beating hearts for others. Чамд мөнгө өгөхөд чи тэр новшин суулаар яах гээд? It is a lyrical melodrama. Celebrating the joy of youth. Номын хүч гэдэг хязээд шидийн хүчнээс дээр байдаг даа. Цаг хугацаа л харуулна да. Сайн уу амьдрал минь гэж хэлээд. Амьдрал хөл дээр шүү дээ. Big Line Film presents. Are you ready to be fascinated? First Mongolian movie franchising coming soon. Хоёрдугаар шалтгаан нь юу юм бэ гэх юм бол найруулагч Батболд кино урлагийг оруулахгүйгээр 3 жил гадаа явлаа. Би нуугаж явах би жоохон хүн төвчин туссан. Тэгээд хагас ухаантай жил гаруй байлаа. Миний хүссэн хүсэл болохоор сайн байна уу амьдрал минь гэсэн болдоо дахин төрлөө гэсэн тийм бодол өөртөө тэгээд байгаа юм. Энэ бодлоор хоёр дахь зорилгоо хийсэн. Гурав дахь нь юу юм бэ гэвэл Монголын кино урлагийн шин давалгааг бүрдүүлье гэсэн тийм том амбиц надад байна. Бид нэр дараагийнхаа үеийг болохгүй байна, бүтэхгүй байна, чадахгүй байна гэж гаслан гянахасаа илүү жоохон урам өгөөд тэр дуртай байгаа сэтгэлийн сэтгэлтэй байх сэтгэл рүү хөтлөхөд л бидний зорилго байдгийн болов та гэж би ингэж бодож явдаг. Нэг Red Point Media-гийн 5 дахь уран бүтээл Сайн уу амьдрал минь 2 энэхүү кинон дэр манай баг хамт олон ажиллалаа. Урд урдны кинонуудаас бас их онцлогтой байлаа. намайг манай Батүлзий ах машинууд гэдэг кино хийж байна. Одоо ирээд үзээч гэсэн. Тэгээ ингээ үзсэн чинь тэнцээ миний нэг дотрыг нэг мажидсэн ажиллагаа нь болоо зурлаач юу ажилласан байхгүй. Гүйнбаатар гэдэг энэ залуу олж авсан. Ерөнхий зураглагч Гүйнбаатартай би 2 дахь уран бүтээл дээр ажиллаж байна. Би энийг л хийх ёстой.
гэсэн ийм мэдрэмж нь ажиглагддаг учраас дараагийн хүн санал оруулаад ирэхэд бол би нэг тацгалах шалтгааны үндэс болохгүй гэдэг би хэлмээр. Миний онцлог гэх юм бол би ер нь бол тийм явж ивэл үргэлжилсэн планаар зураг авахыг аяг хичээдэг. Тэрүүгээрээ ч гэсэн өөрийнхөө арга барилыг, өөрийнхөө чадварыг бас хүмүүст харуулъя гэсэн гэж юу н боддог. Яруу уянгийн драм гэсэн тийм холимог жанр гаргаж байгаа. Энэ ямар учиртай юм бэ гэхээр ер нь бол орсоор лирический мелоди драма гэсэн тийм л те. Ирмэн, ирч хүчтэй, асар тэмүүлэлтэй. Тэгсэрний хайр инэрлэлтэй, утга уянгийн нэгүүлсэлтэй, дээрээс нь ухаарлалтай. Бодол, гүн гүнзгий бодолтой. Гэсэн иймэрхүү зохиол, иймэрхүү жанрыг бий болгож байгаа гэсэн үг. Гэтэ би ингээд үзэгчдийн тийм олон аясууд таалгаж байгаа юм. Үзээд мэдэргээ. Үзээд мэдэрчин дээр. Би найруулагч Батуултай анх удаа ажиллаж байна. Бас надад ямар сэтгэл төрсөн гэхээ зэрэг энэ хүнтэй дараа хоёулаа хамтарч юм хийя гэдэгт ажиллахад бол магадгүй би хамгийн түрүү зөвшөөрч магадгүй. Яагаад гэвэл зэг эд чинь үнэхээр нэг хилээд байгаа юм нэг би хэрэгжүүлэх гээд тэрийг ойлгуулах гээд ингээд байгаа хандлага нь бол юм хийх гээд байгаа сэтгэл нь зүтгэл нь над мэдрэгдсэн учраас би энэ үгийг хэлж байгаа юм. Угаасаа болтоо би хийсэн кино бас үзэгчд бас нэлээд хүртээлтэй бас тухайн үедээ бас сенсац дагуулсан кино байдаг. Одоо нийгэм буруу мессеж өгдөг, дандаа зөв мессеж өгдөг, уран бүтээл хийдэг учраас том найруулагч би үлддэг. Тэгээд энэ кинод сайн найруулагч кино хийхдээ санал оруулж ирэх юм болж байгаа гэсэн ямар ч хэрэгцээ байхгүй. Заавал багтаага найруулагчтайгаа бас ажиллах үнэхээр сайхан байсан. Юу гэхээр жүжигчтэйгээ маш нягуур ажилладаг. Бараг одоо юу гэдэг шүүсийн шахан гэж үүдэг шиг те ажилдаг, шүүсийн шахдаг. Тэгжээж тэр жүжигчдээс те маш гоё тоглолтууд гардаг. Миний хүсэжсэн планд хүсэжсэн зүйлүүдийг гаргаж өгдөг. Одоо би зүгээр нэг юмнаас жишээ авахад ярихад ингээл ерөөхдөө ингээд зураг аваа яж хахад жүжигчдүүд ингээд тийшээ авч чадахгүй ч юм уу те ингээд тоглож чадахгүй байхад найруулагч зүгээр надад зүгээр тэгэл хэлдэг. За бэлдээ байж байгаараа би нэг 5 минутын дараа буцаад ороод ир. Гэл жүжигчнээ аваад яваад юм. 5 минутын дотор найруулагч тэр жүжигчтэй юу ярьдгийг би мэдэхгүй. Би тэрийг мэдхийг айгүй хүсдэг. Зүгээр директ явал дууны найруулагчтай бэлэн нөө бэлдээ байж байгаараа мотор явлаа гэхэд жүжигчин зүгээр нөө өөлж чадахгүйсэн хүн өөлаал зүгээр үгдийн тэр тейшэндээ ороод зүгээр ингээд 360 эргээд ирэхэд би зүгээр болдаахыг зүгээр үнэхээр дотроо болвол биширжсэн нэрээ. Татах хүчнээсээ ингээд 7 дэлбээ цэцэг мөнгөн онхны дүүл гэдэг нэртэй 3 зохиолоос манай Сануу амьдрал гэдэг кино гарч иж байгаа. Татах хүчнээс ангидаг болохоор манай Цэвэн Тулан бичсэн. Нэг авааштай чанар нь эмгтэй хүн. Хоёр тэгвэл манай татах хүчнээс ангидын гол дүр нь эмгтэй хүн. Драматургийн шугам нь эмгтэй дүрээр ингээд эвлүүд авмгайлж ингэж явсан. Тэгээд албаар би нэг энэ жоохон дарк болсон байгаа кино урлаг дотор нэг эмгтэй уур амьсгал жоохон орж ирээсэ. Дүүл жоохон гоё байх юм болов уу гэж бодсон байхгүй юу. Хоёрдугаар зохиол. За манай 7 дэлбээ цэцэг тийм ээ. Энэ болохоор яалтчгүй Оросын алдар зохиолч Валентин Петрович Катаев гэдэг хүний хүслийн 7 дэлбээ гэдэг үлгэрээс хэдүүлсэн зохиол. Одоо манай 2 дугаар хэсэг 7 дэлбээ цэцэг гэдэг нэг хэсэг байна шүү дээ. Тэр нь бол бас нэлээд зурж яар шаардсан л доо. Хүсэл биелүүлдэг цэцэг гэд гарч ирж байгаа байхгүй. Тэр нь болохоор яавал хүсэл биелүүлж болох вэ гэд цэцэг зохиох шаардлагатай болж байгаа юм л да. Одоо нэг сүвнэрний хэлбэртэй нэг цэцэг зохиож хуу. Дэлбээ болгоно адилхан өнгөтэй байх уу тий. Тэгэхээр дэлбэгээ таслаад хүслээ шивнээд тэр болгон маань өөрөө нөгөө ид шидийн байх ёстой шүү дээ. Тэгэхээр ид шидийн цэцэг маань өөрөө ямар хэлбэртэй ямар материалаар
хийгдэх вэ гэж айгүй бас ажилласан л да. Тэгээ бодсны эцэст мэдээж нэг одоо энэ шийдэлд хүрсэн. Одоо энэ лого болцсон явж байна. Эцэс бидний бүтээл бол үзэгчдэд нь хүртэл болох ёстой зүйл. Тэгэл манай үзэгчд нэг киног үзье гэж очиод 3 өөр төрлийн кино үзнэ гэдэг нь нэлээд амттай байхгүй. Намаз Films Entertainment гэдэг компанийхэнд бүр баяр хүрээд надад итгэл өгөөд энэ киног хамтарч ийя бодоо чам санхүүжилт өгье гэсэн тийм надад итгэл өгсөн. Би энэ дэр нь айгүй их баярлж байна. Намацын бүтээл бол олон байх таг олон биш. Олон кино жилд үеигдээ ингээд таа гүйцэх юм шиг олон биш. Зүгээр Намац гэдэг кино компани, продюсер компани урд нь чанартай бүтээлүүд байгаасаа л гэсэн юм чин зорилготой. Ийм болохоор энэ Намац Films Entertainment гэдэг компани хамт олон би бол гүний талархъя. Та бүхэн бас Монголын кино нэгийг нь том хөршлийг хийж чадлаа гэсэн үднээс би энэ хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бидний хамтын уран бүтээл цаашдаа сайхан дардан байх болтугай л гэж хүсмээр байна. Монголын анхны кино франчайз 6 дугаар сарын 10-наас өдөр бүр бүх кино театруудаар. Зорилго маань болохоор movie franchise гэдэг юмыг бас Монголд хөгжүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Энэ бол нэлээд том зорилго. Тэгээд энэ movie franchise гэдэг зорилго болохоор ямар учиртай юм бэ гэхээр нэг их бүтээлээс олон хэлбэрт бүтээл, салбарлан бүтээхийг франчайзинг гэдэг юм. Тэгээд кино франчайзинг нь өөрөө ямар учиртай юм бэ гэхээр манай үзэгчид болохоор энийг маш сайн мэднэ. Бид нэр хаавсан 62 оноос эхлээл Америкийн Джеймс Бонд гэдэг киног үзсэн. Джеймс Бонд нь өөрөө 50 жилийн туршид 24 ангийг хийгээд 6 Джеймс Бондыг гаргаж ирсэн. Тэгээ кино франчайзингийг Монголд хөгжүүлье. 8 жилийн өмнө тухайн цаг үеийн тренд болсон залуучууд Сайн уу амьдрал гэдэг кинонд тоглосон бол одоо үеийн залуучуудын трендийг бид нар тодорхойлно гэсэн үг. Тэгээд одоогийн залуучууд энэ кинонд тоглох юм бол дараа нь хэдэн жилийн дараа дараагийн тренд үүснэ гэсэн үг тийм ээ. Тэгээд нэг ёсондоо Монголд кино урлаг болон залуу үе байсан цагт энэ Сайн уу амьдрал минь кино дуусахгүй үрд үргэлжлэх болно гэсэн бас л Монголын нэг анхдагчийг л бид нар гаргаж ирж байна л да. Зүрх юунд бүлгэлж анхны хайр хаанаас ирдгийг, хүсэл шунлын заг яг хаан байдгийг, сэтгэлийн гүнээс гэрэлтэх хүч хаанаас ундардгийг та мэдэх үү? Эрхчлөө ханхалсан залуу насны гэгэн домог Сайн уу амьдрал минь. Монголын анхны кино франчайз 6 дугаар сарын 10-наас өдөр бүр бүх кино театруудаар.